Сайн байцгаана уу? Эдгэрлийн мантрас үгийнхаа энэ удаагийн дугаараар бид хүний сэтгэл зүйн хамгийн гүн давхраад орших бие махбодын болон оршин тогтнохын айдсаа хамтдаа задлах болно. Өвдөхөө сайх, өтлөхөөс эмэх, үхлийн тухай бодлоос үүдэлтэй төвшүүрн бидний өнөөдрийн баяр баясгалан гүргэлж хулгайлж байдаг. Бид энэ бие махбодыг өөрийнхөө эсрэг босох дайсан мэтээр бус, харин энэ насанд биднийг тэтгэж буй ариун сүм мэтээр харах хэрэгтэй. Айдас бол зөвхөн хамгаалтын механизм. Таны бие махбод таныг аюулаас хамгаалахыг хичээхдээ төгшүүрийн тохио өгч байгаа хэрэг юм. Гэвч тэрхүү төгшүүр хэтрүүл эргээд биднийг хүчлүүлдэг. Тиймээс өнөөдөр бид айдастайгаа тэмцэх бус харин айдастайгаа нүүр тулан чи аюулгүй байна гэдгийг дотоод ухамсартай ойлгуулах аялалд гарна. Ингээд бяцлаглаа эхлүүлье. Нуруугаа хэцэлж биеэ сулан нүдээ ани. Одоо хамаг анхаарлаа зөвхөн амьсгал дээрээ төвлөрүүлье. Хамраараа гүнзгий сорж уушгаад үргээ удаанаар эргэн гаргая. Одоо хаарлаа өөрийн дотоод бие рүү чиглүүлье. Бидний бие зангирсан бол сэтгэлж бас төгшүүртэй байдаг. Тиймээс одоо биеийнхээ хэсэг бүрийг нэг нэгээр нь суллан амраая. Хөлийн хуруунаатаа анхаарай. Нэг үрчлэн суллая. Хөлийн хуруунууд үзүүрээс мэдрэмжээ алдаж байна. Одоо хөлийн үл өсгий шагаарга анхаарлаа шилжүүлээ. Шагаан үе зөөлрөн тавирч байна. Хөлийн тавхай өөрийн жингээр хажуу тийш наланлаа. Өвдөг гоёны булчингуудаа суллая. Булчингууд сулрах тусам суусан суудал хөвцөн хөвтөртөн хөлтөн олон бүр шигдэн уусаж байна. Мэдээ алдарч байна. Хоёр хөл ямар ч хүчгүй болж бүх жингээ газарт бүрэн даатхан амарлаа. Арт
Эцэг нурууны доод хэсэгтээ анхаарал хаваач. Булчин бүрээ мэдрээ. Чангарч байгаа булчингуудаа нэг нэгээр нь тавируулж суллээ. Сэр нурууны ой брин чангарсан зангилаа тайлагдаж нурууны хушинг суларч байна. Хэвлийн булчингаа суллээ. Амьсгалах үед гэдэс хэвлээ. Зөөлөн хөдөлж байгааг мэдрээ. Биеийн гүндих бүхэл ачаалал арилж дотор эргэнүүд өөр өөрийнхөө чамаар маш тайван ажиллаж байгааг мэдрээ. Мөрөө суллээ. Суллах хэрээр мөр өөрийнхөө жингээр доош тавиран унжиж байна. Хүзүүний булчингуудаа амраа. Толгойд ямар нэгэн тулах толгооргүйгээр өөрийн жингээрээ тогтож байгаа мэт сулран мэдрэгдэж байна. Одоо анхаарлаа нүүрнийхээ булчингууд дээр авчрээ. Эхлээд эрүүний зуултаа тавья. Хилээ суллээ. Тагнаа салгая. Тухай тэнэлгэж тархиа амрах боломж олгоё. Чангарсан булчин дахин мэдрэгдвэл суллан амраа. Таар нэг амсгавээ. Энэ үед ямар ч зангирсан хэсэг, ямар ч ажиллах булчин үлдсэнгүй. Та бие бүхэлдэн захирч бүрэн амраад чадлаа. Одоо дотоод сэтгэлээ нэг ажиглаад үзье. Сэтгэлийн гүнд хаа нэгтээ нуудаж байдаг. Үе
гинэтгэн орж ирээд зүрх зүсдэх тэр бодлоодыг байгаагаар нь дахин нэг хүлээн авъя. Магадгүй таны дотор би ингээд л дахиад босч чадахгүйгээр хүнд өвдчихвэл яана. Тэр хөвдөлдөө би тэрсэж чадах болов. Үр хүүхэд минь яах вэ? Хань жил минь хэрхэн амьдрах вэ? Гэсэн айдас байна уу? Эсвэл ямар нэг аимшигт өвчин намайг дотроос минь идэж байгаа юм биш бэз гэж биеийнхээ өчүүхэн төдий өөрчлөлт бүрийг чагнаж түгшдэг. Хэрвээ тийм бол тань төрдөг энэ айдас бол үндэ таны бие махбод би амьдрмаар байна, би оршмоор байна гэж зүрхнийхээ гүнээс илгээж бөвчтэй дудлаа юм. Хэрвээ танд ийм бодол орж ирдэг бол танд эдгээр айдас байдаг бол үндэ таны бие махбод таны зүрхний гүнээс би амьдрмаар байна, би оршмоор байна гэж илгээж хүчтэй дудлах юм. Таны бие таныг өвдгөх гэж биш, харин энэ насанд хичнээн их хайртайгтан сануулж амьдралын төлөөх тэмцлээ ийхүү төвшөөрөөр дамжуулан илэрхийлж байгаа хэрэг юм. Магадгүй таны дотор би өтөлж хөвшөрхөөрөө бусдын гарт орж хүнд ачаа болох болов. Одоо байгаа энэ хүчтэнхээ гоо үзэсгэлэн сарвал ухаан намайг орхиож явчихвал би өрн хэн болж үлдэх бол гэсэн төгшөөрт бодол нуугдаж байна уу? Хэрв тийм бол хорвоогийн жамаар биет нь хичнээн өөрчлөгдсөн ч таны жинхэнэ мөн чанар тэрхүү дотоод гэрэлт нь хизээж хучрах, үргэлж хэвээрээ үлдэнэ. Таны үндэс нь энэ биеийн хүчээр бус, харин таны доторх амар амгалангаар хэмжигддэг гэдгийг үргэлж санаарай. Эсвэл та бүх айдсын их үндэс болсон. Бүх зүйл ингээд л дуусах. Намайг байхгүй болсон ч энэ дэлхий юу ч болоогүй шиг үргэлжлээд л байх уу гэсэн тэрхүү ганцаардмал жингүй мэд харах айдсаа хэцлээд нэгэр. Би мартагдах вэ? Миний орон цай хоосон үлдэх вэ гэх тэрхүү төгшөөр бол үнэндээ таны энэ амьдралд энэ хорвоод хичнээн их хайртайт нь хамгийн үнэн баталгаа юм. Та энэ дэлхийг хайртай хүмүүсээ оршин буй мөч бүрээ тэндүү их нандиндаг учраас л үнцэн минь үгүй болчих вэ гэж имэж байгаа хэрэг. Тиймээс энэ хүүхлийн айдсаас бүүж түүний бүүдүүлэх, харин ч би амьдралд ийм их хайртай байна гэдгээ мэдэрч тэрхүү хайраараа айдсаа зөөлөн дулаацуулаарай. Эдгээр айдсын төрөл бодлоод орж ирэхэд зүрхт нь хэрхэн хүчтэй цохилж биет нь яаж хаана зангирч байгааг ажиглаарай. Эрхүү яах бол гэсэн айдсын зангилаа таны бие хаана хадгалагдаж байна вэ? Анзаараад нэг үзье. Бие чанараа цээжтэй нүүл мэдэг давчдаж байна уу? Эсвэл гэдэс доторт зангирч байна уу? Магадгүй
хоолоон дээр юм торж байна уу? Эдгээр мэдрэмжээ бүргээ бас буруутга байгаагаар нүлэн зөвшөөрч өөртөө би чамайг мэдэрч байна гэж хэл. Эдгээр айдаст бодлууд бол таныг хамгаалах гэж яарсан. Та өөртөө болон хайртай хүмүүстэй дэндүү хайртай учраас л төрж буй сэтгэлийн тэнийг үзүүр юм. Одоо тэдгээр зангираад байгаа айдас руугаа нэг алхам ойрт. Тэр айдас таныг өвдгөх гэж бус. Харин таныг амьд байлгах гэсэн чин хүсэл болохыг ойлгоорой. Ингээд айдастайгаа нүр тулан хувиралтаа эхлүүлье. Одоо тэрхүү бие минь нүгдэж би амьдрах хүчгүй болчихвол яана гэх айдсийн цөм рүү яг тэр зангираад байгаа цэг рүү анхаарлаа төвлөрүүлье. Тэр айдсыг өөрөөсөө холдуулах гэж бүүдүүлэх. Түүнтэй бүгд тэмцэх тусам хүлээс нь улам чангардаг юм. Түүний оронд тэр түгшүүрт айдсын мэдрэмжээ зүгээр л тэврээд ав. Таны бие өвдөхөө сайж байгаа нь үнэндээ таны эдэс бүхэн амьд үлдэхийн төлөө, таныг хамгаалахын төлөө ямар их тэмүүлж, хэрхэн их дотроос нь хашгирч байгаагийн илрэл юм. Тэр их хашгираа, тэр их түшүүрийг одоо өөрийнхөө эсрэг биш, харин өөрийгөө босгох эрчим хүч болгон ашиглая. Өвдөхвээ, өвчин ирхвээ гэх тэр айцаас үүдэлтэй таны бие дүүсээр хөшин, зангирсан, чангарсан хэсгээ одоо зөөлөн суллээ. Яг атгсан гараа зөөлөн дэлгэхэд хуруунуудыг дагаж тулаан элс асгарч байгаа мэт суллээ. Таны өөргөө дотроос нь идэж байгаа. Би хизээ нэгэн цагт хүнд өвдөж ямар ч тамир тэнхээгүй, амьдрах чадваргүй, хүчгүй болохгүй гэсэн тэр айдаст бодол гарын хурууны завсраар асгаран одож буй эрс гэж төсөөл. Ирээгүй өвдөлтийг төсөөлж өөрөө түшүүрээр зүсэж зовоох нь өнөөдрийн амьд явах баяр баясгалант нь үгүй хийж байгааг одоо та ойлго. Та яг одоо эрүүл байгаад нь л хамгийн үнэн. Та яг одоо амьсгал байгаад нь хамгийн үнцэнтэй.
Ийхүү биеийнхээ тал зогсож өөртөөгөө эвлэрэх тусам таны дотор нэгэн шинэ орон зай нэгдэж байгааг анзаараарай. Та одоо энэ л уужрал дундаа би өтөлж хөшөрхөөрөө бусдын гарт орж үр хүүхдтэй ачаадаар болох болов. Одоо байгаа энэ хүчтийнхээ гоо үзэсгэлэн саруул ухаан минь байхгүй болж би юу хэн болж үлдэх вэ гэсэн хөвгшрэлтийн айцаач бас ухтан авъя. Хүний бие махбод бол яг л намрын өнгөөс олж навчсаа гээхтэй адил цаг хугацааны жамаар хувирн зөөлөрдөг байгалийн нэгэн хэсэг юм. Гэвч энэ гаднах бүрхүүл хувирах тусам хүмүүн таны доторх тэрхүү тунгалаг ухаан бие гих мөн чанар яг л сайн нарс аяндаа нэршиж амт ордог шиг улам гүнзгийрж улам төгсөрч улам тогтун болдог. Таны үнц нь төр зүрийн залуу халуун зүс царайнд биш. Харин таны туулж исэн амьдралын үнэт сургамж бусдын сэтгэлийг дулаацуулах тэрхүү түшигтэй амар амгалант тань оршиж байдаг юм. Биет нь хуучирч болгоч таны доторх тэрхүү мөнхийн шинэлэг гэрэлтсэн ухамсар хизээж хөтөлдөггүй. Та бол цаг хугацаанаас ангид орших амар амгалангийн гэрэлт самхаг гэдгээ санаарай. Одоо өвлийн айдас энэ орчлын ертөнцид байхгүй болох вэ гэсэн айдастайгаа нүрлээ. Тэр айдас танд бий бол хоёр гараа алдлаад зөөлн тэврээрээ. Үнэн дээр тэр айдас бол таныг айлгах гэж ирсэн юм биш. Харин таныг энэ амьдралдаа хайртай хүмүүстэй энэ л нандин оргоод хичнээн хайртай болохыг нь зүрхэнтэн шивнэх гэж ирсэн хамгийн үнэн дуудлага юм. Та өвхлээ сайж байгаа нь үнэндээ амьдралыг хичнээн их нандинаж хорон бүрийг нь хайрлаж бүнтэн хамгийн тод баталгаа биш гэж юу? Эргээд нэг бодоод үзтээ. Та өвлийн талаар бодохдоо өнгөрүүлсэн амьдралын сайхан дурсамжуудаа санаалцдаг биш гэж юу? Энэ бүхэн таны амьдралд хичнээн хайртай, амьдралыг хичнээн нандинаж, хорон бүрийг хайрлаж буйнтай илрэх шүү дээ. Тиймээс энэ айцаас бүү зүгт түүнийг харах нүх мэт санаж бүү ад үз. Харин ч энэ хороогоос одчихвээ гэсэн тэрхүү төгшөөрт хүүтэн бодлоо яг одоо амьд байгаадаа баярлах, талархах, мөч болгон хувиргаж тийм бодол орж ирэх болгондоо дотроо энэ амьдралд, энэ ертөнцид, энэ буй байдалтай өргөлж талархан зүрхний хэрэг гүнд талархлын халуун галыг бадрааж бай. Энэ хүү гал таны доторх бүхий л эргэлзээ ганцаардлыг гэрэлтүүлж орчлон ертөнцтэй холбох гүрдэн болог. Та энэ хороод хичнээн их хайртайгаа өглөө бүр мандах наранд хайртай хүнийхээ дулаан инээмсэглэлд өөрийнхөө энэл зөөлөн амьсгалд хичнээн их хайртайгаа мэдэрсэн тэрхүү агшинд айдас өөрөө хайр болон уустдаг юм. Одоо та айдсаар хөтлүүлж биш, харин айдсаа хайр болон хувирган
тэр хайраар тэжээгдэж амьдрах болно. Таны доторх энэ гал хизээж бүхгүй. Учир нь та бол амьдрал өөрөө юм. Танд төрсөн тэдгээр айдсуудын цаана таны амьдрах гэсэн тэмүүлэл байгаа гэдгийг үргэлж санаарай. Айдаст бодол төрөх болгонд тэрхүү айдсын хүнд хүйтэн мэдрэмжээ та өөрийгөө хайрлах дулаан эрчим болгон хувиргаж байгаарай. Тиймээс айдаст бодол орж ирэх бүрд тэрхүү бодлыг хувирган яг л даарсан үед ууж байгаа халуун цай дотроос нь түүнэж буй мэтэр халуун дулаан хайр болгон хувиргаж өөрийгөө хайрын эрч хүчээр цэнэглээрэй. Таны айдас бол үнэндээ хувираагүй байсан эрч хүч юм. Тиймээс тэрхүү эрч хүчийг одоо өөрийнхөө эсрэг биш, харин өөрийгөө босгох, өөрийгөө ангаахын төлөө ашиглаарай. Уртаар нэг амьсгалавэ. Толгойн орой дээр цагаан гэрэл тусаж байна. Цагаан гэрэл зулаа дээрээс аажмаар бэрүү нэвчин тархаж байна. Энэ цагаан гэрэл бол таны биеийн эдэс бүрийг бүлээцүүлэн унгаах, таны дотор нуугдсан айдсын сүүдэр бүрийг арилгах хамгаалалтын бүрхүүл юм. Таны бие цагаан гэрлийн бүрхүүлэндээ үлгийдүүллээ. Одоо миний дуу хоолойг даган өөртөө итгэлтэйгээр давтан хэлээр. Энэ бол таны өөртөө өгч буй амлалт, таны дотоод тэнхээ юм шүү. Би ирээгүй цагийн төлөө урьдчилан шаналж, маргааш манан дунд төөрч яваа одоо зогсоолоо. Яг одоо биэнд энэ газраа өөрийнхөө бие дотор хамгийн амар амгалангаар сууж байна. Энэ л мөчөд би өөрийнхөө амьдралын жинхэнэ эзэн юм. Юунд ч яаралгүй, юунд ч санаа зовлгүй. Яг одоо авч буй амьсгал бүрээ зүрхнийхээ зохилт бүрийг амьд гэдгээ мэдрэн таашааж байна. Би орчлонгийн жамыг сүрэх гэж, болох ёстой зүйлдээ тэмцэх гэж, өөртөө ачаа нэмж сэтгэлээ чилээхээ одоо зогсоолоо. Хүчилж байсан бүхнээ зөөлөн тавь. Амьдралын урсгалыг зүгээр л байгаагаар нь хүлээн зөвшөөрье. Сэтгэлийн гүн зангирсан тэр их түгшүүр айдсыг одоо зүгээр л зөөлөн үлээгээд сарнайчгая. Яг л нарны туяан замран арилдаг өлөөний манаа шиг. Энэ бүхэн тач дотроос минь ууршин алга боллоо.
Би минь хөнгөн, дотор минь цэлмэг. Би маш тайван байна. Надад айх зүйл алга. Айдас бол хайр юм. Би энэ хургагийн хайранд багтаж, дотроос хайр цацруулан гэрэлтэж байна. Би амгалан байна. Гүнзгий амьсгалаа би. Өөрийнхөө оршин бойрон зайг энэ биеийн жинг эргэм мэдрээ. Таны бие бол өдөр шиг хөнгөрч, сэтгэл тань хязгааргүй уужин болсноо анзаараарай. Та айдсаасаа зүгтаагаагүй. Харин түүнийг өөрийнхөө амьдралыг тэтгэх хүч болгон хувиргаж чадлаа. Одоо танд амьдралын ямар ч бартааг туулах тэнхээ бүрэн дүрэн бий. Бэлэн болсон үедээ нүдээ зөөл нээж бяцлаглаа өндөрлөөрэй. Энэ хүн амар амгалан энэ дотоод гэрэл тантай хамт үлдэх болтугай.